Миний ийшээ явдаг маршрут. За. Ингээд алхдаг. Хуучин Канада гээд. За. Бидний нэрлэл хар багасаа л усан дарж ирсэн газар хэвгүй ингээд Канада. Тий, Канада гэж нэрлэн. Канач гэдэг чинь нөгөө нэг Торос гэсэн үг шүү дээ. Одоо Оросоос Торос юм уу? Юу юм бэ одоо? Нэг Торос татцсан байдаг. Хуучин Торос татсан байдаг гэсэн тий. Тий. Тэгээд Торосны тийш очоод Торосоор дамжаад гардаг байсан юм болов. Тэгээд Торосноос чинь барайл тэгэл самар штэ одоо тэгэл тоглолтын дээр авчихсан дээр. Тэгэл голын хэрэг чинь бас шинэ хонд загасж ярахаа барина. Тэгэл бид чинь тэгэл одоо юу их хэвдэ тэгэл голынхаа осонд л шомжил. Өссөн дээ тэгээд. Тэр ч одоо бүгдээр л түүцтэй болдог байсан. Тий, манайх ч түүцтэй байсан. Бас игнээл. Тий. Оо, гэл. Гэхдээ 9.1-ын донд чинь 2 или 3 байсан юм байна. Тэрний нэг нь. За. Тэгэл тэрнээс хойш чинь тэгэл дэлгүүртэй болоод зах дээр өөний дараа гэл. Тэгэл яг өсөд бүрэтэлтэй. Ганцхан одоо энэ дээр чинь тэгэл ганцхан бие гэсэн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгэл манай гэрүүлийн хүн чинь ер нь ихэнх ажлыг нугалдаг. Тэгэл би ч одоо тэгэл ясан энэ дээр хорооны үзэртэн л явдаг юм шиг шүү дээ. Азар компани нэр дээр дээ шүү дээ. Нэр нь яг тань дээр байгаа. Тий байгаа дээ. Тэгээд тавг барьцаад. Тэг л хүн байгаа даа шүү дээ. Ясан энэ хийж авраасан юм их багтаа. Тэгээд хүний хийсэн юм дээр фэдэц одоо ингээд одоо хамт олонныхаа бүтээл тэгээд энэ одоо энэ дээр нэг жоох нэг өөрөө би гэл байгаа шиг нэг чим шиг тэр нөхөл байгаа даа шүү дээ. Та нэг тэгж хилдгээ. Ер нь бас нөгөө манай дорнотойхон ч мэдэх бах нөгөө ийм ярьслага юмудаас тун холуур юм шүү дээ таач. Их ярьж байгаа хөхтэй цөөхөн баг тийм. Ер нь хэцүү. Энэ камер авирч жоох хэцүү байт. Ер нь бол хүнтэй харьцах одоо тэр хүний нөөц тал зохион байгуулалт гэдэг л манай хүн шүү дээ. Би ч хүнтэй харьцахтай их юм уу? Тэгэл нэг башин сав зөрөх хөрөг энэ төр гэл одоо тэр арын албаны ажил дээр л үзэндээ. Тэгэл хуваагаал хийж өгөн дээ. Манай хүндэх тусч сэтгэлээрээ. За. Тэгэд дотор юм нуудгүй. Үннийг шууд хэлнэ. Ер нь бол тэгэл тусчтай хүндэл. Наана их хатуу юм шиг мөртлөө цаана их зөөлөн л. Ажил дээр бол ер нь бол тэгэл шин юм санаачлахтаа сайн. Юу юугэл их хурдтай. Юу юугэл эхлээ тавьчих шүү дээ. Тэгэл ясан дээр би түрүү хэлсэн одоо тэгэл ард нь л үзээд байна гэдэг чинь тэгээд энэ хүний эхлүүлсэн юмыг дуусгах гэж үзсээр өдөрчөд байж магадгүй л байна. Яг нөгөө зан чанарын хувьд бол яг нөгөө тал нэ тий. Тийм нөгөө тал нахгүй тэр чинь тэгэл үндсэндээ бол тэгэл хоёулаа л анхных нь юмнуудыг хийгээд явсан. Удаандаа тэгэл хамт олон компанич томрол тэгэл их олоолаа болол тэгэл компани төлөв сэтгэлдээ болсон тоо олон болол тэгэл улам цаашаа сэдвшил сайхан л шүү дээ. За тэгээ 34 жил ханилсан чинь энэ хүн яг ямар хүн байна? Ямар зан чанар нь танд хамгийн ихээр таалагдаж нөмөр төшиг болж байгаа санагдаж байна. Чих зөөлөн шүү дээ. Ер нь бол зөөлөн болохоор л бит тэр одоо хоёр өөр зан арын шинтэй болохоор л байдаг багт тий. Ер нь тийм байна. Энэ хоёр гал юм уу хоёр чулуу бол хоорондоо таарахгүй л байдаг. Тийм нэг ус гал хоёр ч гэдэг юм өсөд. Нөдөлөө хата хоёр нийлэхээр ер нь бас их зөв байж магадгүй гэж. Ер нь бишээ зэрэг мэрэг ууралдаг шүү дээ. Болрог ууртай бол би дугаал болчихно. За. Намайг галж ууртай байх үед л манай хүн дуурахчгүй. Яаж танилцчихсан? Тэр Оросд 8 ээжээ танилцсан. За. Тэгэл ерөөсөө танилцаад за. Анх нүгэр хар танилцаад тэгээд тэрнээс хойш бараг л сарын дараа л нэг гэрт орцсон гэхэд бол. Та тэрийн талаар амар адилхан юм шүү дээ. Тийм үү? Тий. Би бүр яасан гэж 3 хоногийн дараа танилцаад. Гэхдээ харин тэгээд ерөөсөө тийм нэг мэдрэмж гэдэг юм ямар байдгийг одоо юу гэдэг нэг амьдралд авч байгаа мэдрэмжийг тэгж хурдан авт юм байна. Тэгэл ингээл одоо манай хүнд ямар байдгийг надад бол зүгээр ингээл ингэж нэг юм аваад ингээл өгсөн юм шиг санагддаг шүү дээ. Тэгэл одоо тэгэл болоо. Одоо юм багхгүй. Тий тэгэл энгийн. Тодорхой. Тэгэл тэгэхээр нэг зурагтай байгаад байгаа биз дээ. Нойлоо хүний амьдрал ч гэсэн тий. Тэгэхээр энэ дад ертөнц гэдэг юмд итгэнэ. Бас шашинд итгэнэ.
Тэр нь итгэл үнэштэй байж юм чинь бас. Хүний амьдрал сайхан явна шүү дээ. Би юу яжсэн? Дөнгөж сургуулаа төгссөн. Их сургуулаа төгссөн. Хямдхан байрал хааж байгаа шүү дээ хотод. Тэгээ тэр газар нь болгоод оюутны нийтийн байраас аахгүй. Тэгээд тэнд ингээд нөгөө манай ихнэр чинь өөр өрөөнд би оюутныхаа нэг найзтайгаа нэг өрөө түрээслээд байжсан аахгүй. Тэгээ байж байгаа л тэнд ингээд угаасаа тэнд байж байгаа ингээд талцсаж байгаа. Ерөөсөө ингээд хараад тэгэл хэсэг ярилцаад орж ирэнгүүтээ би ихнэртэй тэгжсэн. Би энэ эмгтээтэй суунаа гэж. Тэгээ манай найз тоглож ил гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь яасан гэсэн чинь манай нөгөө цуг өрөөндөөс нь найз байгаа ч тийм. Манай цуг өрөөндөөс нь найз манай эхнэрийн оюутны найз нэг өрөөнийх нь хүүхэдтэй суцсан. За тэгээ байжсэн чинь нөгөө манай найз өштэй. Найзын хамаатан залуу нь эренгуудаа ахаад нөгөө өрөөнийх нь хүүхэдтэй суцсан. Эхнэрийн. Тэгээ одоо бүгдээрээ гэрүүлээд. Оо янз юм шүү дээ. Зориг цоглуулж байгаа та нарыг бүгд нэг өдөр цоглуулжтэй тийм тий. Тэгэхээр ингээд нэг ийм сонин учрал гэж байна те. Яг нэг тийм харин тийм байдаг бах уу. хаан улуур явж байгаа та надад нэг гоё мөрөдөл ярьжсэн. Тэр чинь надад бас их гоё санагдчихсан нөгөө. Манай аймаг чинь ой байхгүй. Тэгээд нэг гоё шилмэст модууд тариад ийм ойжуулаа тэндээ гоё ийм хүмүүсийн цэцэрлэг төрөлтөн шиг зүйл барих юмсан чи юу гэж бодож байна гэдэг. Би ч одоо тэрэн дээр тгий гээл өстө жоохон сэтгэлийн өөрлөлөөр ярьж байгаа л тэгэл замхарсан л байна. Таны хувьд тэр зүйл чинь байгаа юу байхгүй байгаа юу? Яг хийж эхлэх гээл оролдож байна. Ерөнхийдөө нэг газар мадрын шийдвэрлэсэн байгаа. Тэгээд бас тэр чинь яг нэг санхүү хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй. Тийм байна. Тэгээд зах цахаас нь хийж лээ. Тэгэл жоохон томхон талбайд хийчихье гэж бодохоор бас нэлээ санхүүх орд юм. Тэгэд бэлтгэл ажлууд нь явж байгаа юм чи. Тийм үү. Хаагур тоолж байна. Одоо ишээгэл гүүрнэс баруун тийш болгоны нутагт нэг баруун цэвдэн гүүрийн тэр. Тий баруун цэвдэн гүүрээс баруун. Манай ээж чинь биологийн багш юм багхгүй. Тэгээ би багтаа бас нэг ан амтан тэжээж загас магасан тэр тэжээж өссөн. Тэгээ нэг байгальд их дагуулж явдаг гэсэн. Тэрнээс болоод ч юм ер нь бол нэг байгальд их ойр. Тэгээд яхаа нэг сайхан шилвэс ногоон төгөл хийчихье. Бас нэг дахиад нэг одоо юу тий 20-30 жилийн дараа л тэр маань тэгээд нэг ажил явуулна шүү дээ. Тэрний дараа өөр хөвгттэй ч гэсэн бас нэг үлдэх юм байгаа болов л гэж бодчихлаа. Тэгээ аймаг оронд ч гэсэн хэрэгтэй болов л гэж боддоо шүү дээ. Тэгэл одоо хийн л гэж мөрөөдөл явж ин захаас нь хийгээл багсаа юм хийх гээл оролдоол. Тэгээ болох бах уу тэгээд өсөж мөрөөдчих тэгээд болно шүү дээ. Тэгчтэй. Ер нь амьдралд нь одоо тулга төшөг болж ирсэн одоо нэг цөөхөн гэсэн үг. Нэг хүнд бас талархлаа хэлээч гэвэл та нэх ихгүй нэг хэвдхэн үнийг ер нь сэтгэлээ нэг хэлвэл. Одоо би тэр одоо нэг хоороо ах гэж ирээд. За. Одоо ястаа нэг гэр бүлээс минь ямар ч өөрцгөө. Амраах сарагч хоёр гэл. Одоо чижмээ тэгэл гэдэг сарагч. Нэгэн датгалын. Сарагч. 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 За. Тэгээд энэ хүнд бол үнэхээр баяр талархал явдаг байхгүй. Хамгийн чин сэтгэлээсээ үнэн сэтгэлээсээ одоо талархаж явдаг одоо хайртай гэх юм аа нэг. За. Ер нь бол битэр чинь тэгэл чадахгүй юм их штэ тэгэл. Зөндөөл юм болно тэгэл нэг төрийн алжил их хийсэн. Тэгээд бас нэг торгон мэдрэмжтэй шүү дээ манай гэж. Тэгээ битэр чи их заад сурноо тэгэл өөрийн дүүнэр шиг л одоо тэр чинь болохгүй нэ чинь болохгүй хэзээ юм байдгийг. Тэгээд мөн нэг ресторан чи орж ирэл загна шүү дээ. Хэлэх юм хэлэн дэмжих юм дэмжин. Хүн тэгээд нөгөө нэг сэтгэлээгүй харамгүй өнөхөр хэлж идэг. Мондох хүн шүү дээ манай гэж. Тэгэл өнөхөр ах их ирдэг хоёул талархаж явдсан шүү л гэж хэлмээрээ. За яг найз нөхдүүдээс бол одоо манай Бадан Маргачаа гэдэг нэг найз байгаа. За. Тэгээ тэр маань бас манай эхнэрхүү төргөн хордтой бас их чадартай мандаг. Тэр бас их юм сургасан да надаас. Хийж байгаа үйлдэлээрээ юмыг их төргөн шуурхай хийн, юмыг их сайхан их хичээн. Бас их хариуцлагатай тэр гэдэг. Суулаа дээр сая өсөлтөө өссөн ш нэрээ тий.
Энэ захын бөөний төвөг авах чи улаах битэр зээлэр өгөөл. За. Мөнгө баг төгөр багаар аваад аюу тос нэмэр болчихсон. Хүүгөө мөнгө төгөр бас зээлж исэн. Улаахын тэр тосыг ерөөсөө мартадгүй шүү дээ. Байнга л бодож. Үнэхээр бол юу шүү. Тэгэл нэг удаа мөнгө хэрэг болоод тэгэл яг харахгүй атсан чинь. Тэр үе чинь бас нэг банкх бас сонгохтой байсан юм уу тэгээд мөнгө төгрөг зээлүүлдэг гэсэн баг. Тэгээд бид нэг мөнгө зээлж өгөө нэг зээл банкны зээл төлөх гэж барддггүй тэгэхэд. За. Тэгэл атсан чинь харин зээлүүлчихэд хүүн хэдэ гэсэн чинь хоёр дүгээсээ хүү авахгүй та хоёр бас нэг аймаг орондоо юм хийж байна. Мундаг шүү гэл бас сайхан сэтгэлээ хүлэх. Сайхан л. Оо за. Тий. Гоё юм тий. Тий. Тэгэл олон сайхан залуучууд олон сайхан хүмүүс биш үү мундаг хүмүүс. Тэгвэр бүгдийг нь тоочвол тэр ингэсэн нэг гэсэн гээд. Тий. Баха тий. Тий. Цөөх нэглэж. Игчэд өөр ер нь талархаж явдаг хүн гэвэл энийг хэлэх үү? Одоо бүхэл хүмүүстэй талархна шүү дээ. За. Доронтынхаа ард түмэн талархна. Худалдаа өгчтэй талархна. Доронтын ард түмэн байхгүй худалдаа авалт хийхгүй л бид нар юу гэж үдэд гэнэ явах уу тий. Тий. Тэгэл аль болохоор хэм тесэр бараагаар тэд нэр худалдаа өгчтэй зориулал. Гарахыг хичээд шүү дээ. Хэм тесэрдээ бас чанартай авах хэрэгтэй. Болоорах юу яаж чинь? Одоо ингээд юм зөрчилдөөн угаасаа гарна штэ гэдэг асуудал шийдэж байгаа юм чинь санал зөвлөлт зүйлүүд гарч байна. Тэн дээр хэр их өөрөөгөө гүйжүүлж байна. Болроо юу? Наад чинь шимэг байж байгаа л тэгэл ялцсан битгий шээ. Дийлцсэн битгий шээ манай. Би чи наан самраад л зогцоол гэдэг. Тэгээд яг яасан юм дээр дараа нь гээ бодоход манай хүний хэрэл болцсон байдгийг. Уртд нь харангууд аа. Тий. Тохоо агшиндаа болоод таныг дийлээд байгаа юм шиг тий. Намайг дийлээд байгаа юм шиг болгочоод л. За. Тэгэл дараа нь манай хүнийхээр явцсан битгий шээ. Гол тавьшраад харсан ч нөө. Хүний бодол чинь бүр ингээл улам л өөр болоод байдаг шүү дээ. Өсвөл мөрөөдөл нь ч өөр болоод ахыг боддог бодол нь ч өөр болоод ахыг. Алаа тэгээд өгөөл гэж боддог гэсэн бол алдгүй байна. Алдгүй байна. Зүгээр л арштай байна. Гэхдээ бодож хоороод ах юм биш. Нэг хэсэг юм байна. Тэгээд сайхан байгальд хэлэхэд шүтгэл өстэй байна гэж гэдэг юм ингээл бодлоод өөрчлөгдөөл байдаг. Одоо биднээсийн яг өнөөдөр ингээд та бүхэн ингээд ярьж байгаа яриа ингээд одоо ингээд яг энэ хэвээр ингээд бичигдээд ингээд үлдчихэж байгаа шүү дээ тий. За одоо ингээд эн чинь ингээд үр хөвгдөд чинь бас үлднэ, үзнэ тий. Үр хөвгдүүдтэй ер нь юг амжилан загч ин ер нь нандин ч одоо загтгүй. Ер нь бол миний бодол одоо би ч бас их сайхан сайхан өвөгийн нэр хүндэн дөрөө хүн шүү дээ. За. Ер нь бол өнөөдөр миний байгаа амьдрал энэ болорсох гэдэг хүнээс огт хамаардгүй л гэж боддог. Одоо өвд эцэс өнөөдөр энэ сайхан нэрийг авч өгсөн гэж би боддог байхгүй. Одоо миний хөшөө аав гээд Эрдэнэ ялсан гэж хүн 90 цаваас социализмын үед сайн малчин болж исэн байдаг. Байсан. Манай бол бас тохоо үедээ бас геологч хүн. За. Тэгээд алтан гацаадсан модонтой ер нь бол энэ зөв зөвхтөө бас л нэлээд нэртэй геологч байсан. Тэгээд одоо эргээд манай аавыг мэддэг хүмүүстэй уулзаад ингээл тэр хэд ярихад бол манай аав бол над их сайхан нэргэлдэс нь ерөөсөө мэдрэгддэг. Хизээч миний аавыг моолдоггүй. Өргөлж магтдаг байхгүй одоо. Тэгээ нэг тэр хүний минь чадвар их дууга бас. Арга надаас илүү дууга ер нь бол их. Тийм хичээнгүй. Мундаг хүн байсан минь. Тэгээд энэ нэр гэдэг юмыг л цаашаа өргөжлүүлэх ёстой юм байна л гэж боддоо шүү дээ. Тэгээ нэг муу нэр ч юм уу нэг болох утгагүй нэрийг өр хөгдөг үлдээчихгүй л юмсан. Эд хөрөнгөөс илүү бараг тэр нь илүү чухал юм бол гэж боддоо. Эд хөрөнгө бол тэгэл хүнийг яаж л яач хэвдэж шүү дээ. Ясам дээр энэ мөнгө чинь бас зарцуулж чадахгүй энэ маш том зэвсэг шиг гэж шүү дээ. Тэгээ тэр хүнийг ална шүү дээ. Тий тэгээ. Ер нь бол өөрийнх нь ухаанаас авсан мөнгө тэр хүнийг алж л давсах шүү дээ. Тэгэж боддоо шүү дээ. Тэгээ яг хөдөө тэгэл бусдыг хайрладаг өөрийн гэсэн нэрийг бас нэг боддод бусдалж гаргаал тэгээд нэг өөрийнхөө азаргалтай амьдрасаа л гэж боддог. Ойлгон гэдэг нэрийг яагаад өгсөн? Ямар учиртай нэр вэ? Энэ Олхон гэж нэр болохоор биш боёроо том баггүй юу. За. Тэгээд
Уул нь бол жинхэнэ нэр нь болохоор одоо байгаль талын хамгийн том нэг арлын нэр юм байна. За. Хош явах нь тий? Тий, байгаль нор. За. Бороод нэр нь ойхон. Ойхон. Тий. За. Тэгээд нөгөө нэг орсуучин тэрнгээр зураг хийсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр зургаар болохоор нөгөө галиглаад алхам болчихсон. Тэгээд би геологоор эрхүүд сурдаг байсан хүн шүү дээ. За. Эрхүүгийн пол сурж явах үедээ тэрнгээр их дадлах хийдэг байсан. Яг тэр болохоор л эргэр чин дадлах хийдэг. За. Тэгэл тэр нэрийг өгчихгүй. Энэ дээрээ л компани байгуулаад. Би ч бас дорнод нутагтай хайртай шүү дээ. Энд дээл амьдрна гэл. Айлын ганц хөө. Тэгэл одоо 90-ад онд ч их нэртэй танилцсан тахт манай чи бол Улаанбаатарын пассворттай. Улаанбаатарын байлаа шүү дээ. За. Тэгээд тухай чи аймагаас шилжүүлдэг байсан хэрэг. Тэгэхээр би Улаанбаатарлаа шилжих боломжтой. За. Ягаад гэвэл Улаанбаатарын пассворттай их нэртэй. Тэгсэн чинь би Улаанбаатарын пассворттай нэг дорнтроо авчиж шилжүүлсэн чинь намайг их гайхчихж байлаа. Бүртгэлэх тухай тийм юм болж исэн тэгэл. Ямар ч байсан тэгэл манай Улаанбаатарт амьдрахгүй мó гэлдэгс. Би нутагтаа амьдрнаа гэл. Тэгэл манай хүн ч одоо ирээд тэгэл дорнтын хүн болчлаа та тэгэл. Бараг надаас илүү дорнтынхныгаа таних шүү дээ. Би чи бараг л хэдэн ангийнхныгаа тэгэл хэдэн ойр зэрэгхнаа танихаас олон танихгүй. Жах. За захтаа өглөө уулзаад тэгээд нутагтаа ирсэн хүн ойр тойрныхоо сайхан хүмүүстэйгээ уулзаад би бас уулзъя гэж бодож ирсэн хүмүүс нээхаа. Тэгээд баярлалаа. Чиш бас яваад нэлээ бодлоо шүү дээ. Хай нэг ирэхээр чиш бас ярина тий. Энд нэг дуулаад нэг ирж дуулаач гээл. Тэгээд дүүн одоо ингээд нөгөө нутгаас явж байгаад ирээд за газар нутгуудаар явах гоё. За бас нэг нь эндээ байдаг хүмүүстэйгээ дотн дурсамжууд мань холбогдсон хүмүүстэйгээ уулзах бүр гоё байдаг. Тэгээ ингээд нэг сайхан явхаар миний бас аяллаа нэг хэсгүүд гоё ингээ бүрэн бүтэн болдог. Тэгээд өнөөдөр хамт зэрлсэнд баярлалаа хта. За баярлалаа.